Монгол тавтай морил ноён Алекс. You represent a company called Та Pasco Scientific компаниг төлөөлж энд ирсэн байгаа. Монгол ирсэн гол зорилго чинь юу вэ? Our goal here is to meet with our Энд ирсэн бидний гол зорилго бол түншүүдтэйгээ уулзаж Монгол улсын боловсролын салбарын талаар илүү ихийг мэдэх. Би боловсролын яамныхантай уулзаж анхаарлаа хандуулан ажиллаж буй гол ажлынхан талаар мэдээлэлтэй болсон. Одоо бид Монголын сургуулиудад манай бүтээгдэхүүн хэрхэн дэмжлэг болж чадахыг судалж байна. Монголд хөдөө орон нутагт суралцдаг сурагчид олон бий. Тэгэхээр Монголын боловсролын системийн талаар ямар байр суурьтай байгаа бол? Well, as I mentioned, I met with Түрүүнд дурдсанчлан би боловсролын яамтай уулзсан. Тэд STEM боловсролд ихээхэн анхаарч энэ чиглэлд төсвөө нэмэгдүүлэх талаараа судалж буй нь анзаарэгдсэн. Our products have been used in rural locations. Дэлхийн олон орнууд хөдөө нутагтаа манай бүтээгдэхүүнийг ашигладаг. Нийслэл лотуу эсвэл хөдөө юу гэдгээс үл хамаарч манай төхөөрөмжүүд хэрэглэхэд хялбар, зөөвөрлөгөд хөнгөн байхын сацуу батбөх байдгаараа давуу талтай. Тиймээс Монголд аяарах бүх сургуулиудад нийцэх боломжтой гэж бодож байна. Pasco Scientific бол Америк нэгдсэн улсад төвтэй шинжлэх ухаан боловсрол, технологи, лабораторийн тоног төхөөрөмжийн чиглэлээр мэргэжсэн компани. Тэгэхээр Монгол шиг хөгжиж буй зах зээлд орж ирэх тал дээр ямар стратегитэй ажиллаж байгаа вэ? Манай компани Аз болон дэлхийн олон хөгжиж буй улс орнуудад үйл ажиллагаагаа явуулдаг. Throughout Asia and the world. Бидний туршлагаас харахад эдгээр орнууд олон тооны төхөөрөмж худалдаж авдаггүй. Гэхдээ шинжлэх ухааны боловсролыг сайжруулахад үнэхээр үр дүнтэй. Products that can be very helpful and can fit a Боломжийн төсвөр авч болох олон төрлийн бүтээгдэхүүн манайд бий. Та бүхэн одоогоор Монголд хамтын ажиллагаа эхлүүлсэн болов уу? Yes, we do. Тийм ээ, бид одоогоор Next Generation Health байгууллагатай хамтран ажиллаж байна. There are GCEP Мөн дэлхийн шинжлэх ухааны боловсролын GCEPT хамтран ажиллаж байгаа. partner, and they don't just sell our products. Тэд манай бүтээгдэхүүнийг борлуулаад зогсохгүй, сургуулиудын хэрэгцээ, төсөвт манай ямар бүтээгдэхүүний эцгийг судалж санал болгодог. Компаниудтай түншилж байгаа юм байна. Монгол улсад цаашдаа хэрэгжүүлэхээр төлөвсөн ажлууд юу байна? Well, Монголын зах зээлд манай бүтээгдэхүүн одоогоор тийм ч өргөнд харахаагүй байна. penetration is fairly low here. I do think Миний бодлоор манай бүтээгдэхүүн их сургууль болон ахлах сургуулиудад тохиромжтой. as well as the K through 12 market. Бүтээгдэхүүнээр дамжуулан хамтран ажиллагч байгууллагуудтайгаа харилцаагаа сайжруулж, Монголын олон сургууль хүмүүжүүлэгчдэд бүтээгдэхүүнээ таниулмаар байна. So, could you maybe describe one of your most suitable? Монголд нутагшуулах боломжтой нэг бүтээгдэхүүнээ тайлбарлах боломжтой юу? I think the best fit probably for a wide variety of applications. Миний бодлоор олон төрлийн үйл ажиллагаанд манай утасгүй мэдрэгч хамгийн тохиромжтой нь байх. Variety of sensors for Манай агаарын хэм, даралт зэргийг хэмжихэд зориулсан олон төрлийн мэдрэгчтэй. and they're with just a mobile phone or a computer you can Утас болон компьютертойгоо холбоод дата цуглуулах болон янз бүрийн үзэгдлийг судлах боломжтой. phenomenon. So, do you see any room for Сургалтын хөтөлбөрт оруулах байдлаар бусад их сургуультай хамтран ажиллах сонирхолтой байгаа болов уу? curriculum contents in Mongolia in partner with other universities? Тэглгүй яхав тийм боломж бүрэн байгаа. Энэ тал дээр төлөвлөгөө байгаа юу? At the moment Одоогийн байдлаар хамтрахаар тохиролцсон байгууллага байхгүй байгаа ч бидний зүгээс бол нээлттэй. like that, but we are open to it. We think that our Манай технологи болон бүтээгдэхүүнүүд боловсролд маш том дэмжлэг болно гэж бодож байна. helpful to education, and we've seen Тухайлбал Вьетнамд манай ухаалаг автомашин зориулсан бүтээгдэхүүн ахлах сургуулийн сургалтын хөтөлбөрт багтсан. in the high school curriculum, and I think that Энэ нь ч маш үр дүнтэй байгаа. benefits there, and Монгол Mongolia улс зүүнийг мөн хэрэгжүүлэх боломжтой. do that as well. So, Тэгэхээр та Монголд STEM боловсролын орчин хэр хөгжсөн гэж харж байна? STEM education environment here in Mongolia. Хүндрэл бэрхшээл харагдаж байгаа болов уу? Well, I think Бусад хөгжиж буй орнуудын адил санхүүжилт тойрсон асуудлууд бол байгаа. Үүнээс гадна хэрэглэгчдэд тохирсон зөв бүтээгдэхүүнээ сонгоход туслах нь чухал.
what products are the right Маш олон хэм дүнтэй бүтээгдэхүүн байгаа боловч чанарын шаардлага хангадаггүй. cost products, but the quality. Миний бодлоор ямар ч улс орон төхөөрөмжөө байнга сэлгээд байх боломжгүй шүү дээ. Country can afford to Монголын талаас бол сургалтын хүртээмжийг сайжруулах зорилгоор сургалтын тоног төхөөрөмжийн санд төсвөө зарцуулахыг хүсэж байгаа гэж харж болно. so they can teach more. And I think Тиймээс манайх шиг чанартай бүтээгдэхүүн таарч тохирно. So how is Сүүлийн жилүүдэд систем боловсролын бүтээгдэхүүн, лабораторийн тоног төхөөрөмжүүд хэрхэн хөгжиж байгаа вэ? and integrating AI maybe Өгөгдлийн шинжилгээ ухаан эсвэл химэл оюуныг нэгтгэж эхэлсэн болов уу? it is happening. I mean, Тиймээ энэ хөгжил явагдаж байгаа. Паскогийн хувьд бид голчлон бодит туршлага дээр суурилсан боловсролд анхаарч ирсэн. simulations and AI can be helpful, but getting the fundamentals. Химэл оюун ухаан болон симуляцийн загварууд нь тодорхой хэмжээнд хэрэгтэй ч бодит орчинд шинжлэх ухааныг бодит туршлагаас суралцах нь илүү олон хүнд хүртээмжтэй байдаг. Frankly, with simulations, there's only so many possible outcomes. Симуляц загвараас гарах үр дүн нь хязгаарлагдмал. Харин бодит туршлагаас суралцах үйл явц өөрчлөлт таамаглахын аргагүй олон үр дүн бий болгодог учраас сурагчдад илүү өргөн хүрээний мэдлэг туршлага олгодог. So could you tell us about the Паскогийн бүтээгдэхүүнийг Монгол сурагчид өргөн хүрээнд ашигласнаар гарсан үр дүнг хуваалцахгүй юу? Одоогоор бид Монголд хангалттай өргөн хүрээнд нэвтэрч чадаагүй байгаа. I do think that in other markets. Гэхдээ бусад улсын зах зээлийн туршлагаас харахад бидний бодит туршлагаас суралцах боловсролын арга барил нь эмэгтэйчүүд болон эмэгтэй сурагчдын хувьд илүү үр дүнтэй байгааг харсан. Girls as well as Мөн төвшин болоод ур чадвараар харилцан адилгүй ялгаатай сүртэй сурагчдад ч үр дүнгээ өгсөн. I think that it opens up opportunities. Тэгэхээр энэ нь эргээд дараагийн үеийн боловсролыг дэмжихэд шинэ боломжуудыг нээж өгч байгаа гэж харж байна. So there's growing demand of STEM education according to research. Судалгаанаас харахад STEM боловсролын эрэлттэй зах зээл нэмэгдэж байгаа. Таны хувьд Монгол улс энэ боловсролын технологиг өргөн хүрээнд нэвтрүүлэхэд хэр бэлэн гэж харж байна? More of these technologies used to apply. Every country has to STEM боловсролыг нэвтрүүлэхэд бүх улс өөрсдийн онцлог тохирсон арга барилаар хэрэгжүүлэх нь зүйтэй. and we're happy to support Бидний зүгээс Монголын боловсролын хөтөлбөр боловсруулагчид болон багш нарыг дэмжиж STEM боловсролыг нэвтрүүлэх оновчтой хөтөлбөрийг хөгжүүлэхэд нь дэмжлэг өгөхдөө таатай байх болно. So what role can Танай компани Монголыг олон улсын STEM боловсролын стандарттай нийцүүлэхэд ямар үүрэгтэй оролцож чадах вэ? standards? well that's a good question. Сайхан асуулт байна. We do offer a wide variety of Манай компани зүгээс олон төрлийн туршилт болон боловсролын хөтөлбөрүүдийг санал болгодог. I think that most of these Эдгээр их сурвалжийн ихэнх нь интернетэд үн төлбөргүй байдаг. working with our equipment, Mongolian teachers could learn from our ability. Манай төхөөрөмжөөр дамжуулан Монгол багш нар бидний санал болгох туршлага болон зөвлөмжөөс суралцаж өөрсдийн хөтөлбөрийн зорилгодоо нийцүүлэн ашиглах боломжтой.